Энэ би энийг нэг барьж байгаа. бид нар энэ 2 жилийн өмнөөс ингээд аялал жуулчлалын Монголын нэгдсэн тийм том одоо захиалга төлбөр тооцоогоо хийж болдог платформыг ингээд хөгжүүлэе гэж бодоод тэгээ судалгаа хийж байхдаа хамгийн анх эхлээд энэ Сүхбаатар ахтайгаа яриад одоо яг энэ малчны кемпээр ажиллаад 10 гаруй жил 20 жил үү 10 гаруй жил 10 жил л тэгээд одоо 17 оноос л хойш 17 оноос хэр чинь баг 10 гаруй жил юм биш. Анхны яг энэ одоо програмыг яаж хийх ёстой юм бэ гэдэг одоо юу гэдгийг судалгаа хийдэг програм аливаа програмыг хөгжүүлэх. Тэгээ платформ анх бүр Figma-гийн ч зураагүй UI UX яаж гаргах вэ гэдгээ ч одоо төлөвлөөгүй байхдаа Сүхбаатар ахтайгаа яриад буцаар яг ярьжсэн тий. Тэгээд 2 цаг гаруй яриа дахин ярьж асуух юмудаа асуугаад тэгээд яг програм маань анхныхаа одоо зурганда хар зурганда орж ирсэн юм төвхтэй байдаг. Тэгээд хамгийн анхны одоо яг малчны кемп төрөлд нь Сүхбаатар ахыгаа бүр хамгийн анх бүртгэжсэн айл нь бол танах байдаг. Анх бол яг хамгийн анхны айл юм уу гэдгийг мэдэхгүй л байгаа бах тий. За тэгээд бид одоо бол яасан бэ гэхээр 21 аймгийн 365 сумаас 200 гаруй малчин манай платформ нэгдээд одоо өөрийн гэр орон одоо яаж жуулч авч байгаа тэр ахуй нөхцөл тий орчны зураг үн төлбөр одоо гэрийн мэдээлэл үйлчлэгээний мэдээлэл ингээ байршуулсан байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл одоо аль ч орны одоо Монгол руу аялыг гэсэн жуулчд маань шууд одоо тантай холбогдох боломжийг л ер нь бид бий болгоцсон байна гэсэн. Ямар ч одоо даваасрангээс хамаарахгүй энэ манай баг хамт олноос ч хамаарахгүй тий эсвэл нэг заавал Монгол улсын нэг оператор ч юм уу Монгол орныг мэддэг хин нэгийн иргэнээр дамжуулахгүйгээр тантай шууд холбогдоод одоо гэрээ чинь захиалаад одоо орчин нөхцөлийн танилцаад ингээд явах боломжийг бий болгочиход байна. За та болохоор энэ онцлог юм хоршоолж ажиллаж байгаараа бас одоо манай мужид хэлбүүдээс ол давуу тал. За анх нь яг ярьж хат хоршоолж ажиллах нь зүйтэй гэж яг яриадсан. Бид нар хоршоолын системийг биднээс хийсэн. Тэгэхээр тэр талаараа яг туршлагаа одоо манай энэ бусад аймагуудад одоо ялангуяа шинээр юм кемп үүсгээд яаж ажуулж авдаг юм бол гэдэг ингээд тий одоо эхлүүлэх гэж байгаа магадгүй тэр Говьалтай аймгийн нэг малчин эсвэл тэр нэг Увс аймагт байгаа малчинд л одоо хоёулаа туршлагаа ярих гэж байна. Тэгэхээр та анх ер нь ямар бэрхшээл тулгарч ив одоо хоршоолоод яаж ажиллаж ив тэр талаас нь манай харилцагч одоо айлуудад зөвлөгөө өгөөч. анх бол ерөөсөн жуулчин сонирхдаг байсан. Тэгээ яг манай энэ ойролцоо манай нэг дүүг их жуулч авдаг. Тэрийс нэг сонирхдаг. За бас нэг энэ одоо дотоодын хүмүүсийг одоо сэтгэл санаанд нийцүүлж ажиллаж чадахгүй бол бас нэг ажлын сатай юм бүү. Тэр нөгөө бид нар чинь тухайн үед бас юм тохгүй малтай байсан. Мал олон. Тийм учраас 3-4 айл нийлж оршиж малалдаг. Тэгээ байж идэл нэг өдөр манай ханд одоо аав юу яа нэг 2 жуулчин явж байна гэж орчуулагчтай хоноод явъя тэм явна гэдэг асуудал тавьсан. Тэгэхээр н одоо хүнд өгж байгаа бол хонуулаад одоо аштайгаа үйлчлээд одоо юу хэрэгтэй тэрийг миний хүүхдүүд одоо яагаад явлаа гэдэг ингээд энэ хүүхдүүдтэй хэлээд тэр жуулчин хоноо явсан гэсэн. Хоноод явахдаа одоо тухайн мөнгө 7-8 жилийн 350 мянган төгрөгийг өгөө явсан. Тэгээ би анх удаа бол одоо гэртээ хүн хонуулаад мөнгө авч утж байгаа анхны тохиолдол. Түүнээс одоо би гэртээ хүн ирэхэд одоо ингээд бид чи Монгол засгийн одоо ингээд дэж угаал дайлцаалал тэгэл дээр нь айгуул нэг хоноо хийж өгөл явуулна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд анх удаа тэгж хүнээс юм аваад жоохон тийм зорчролд орж ирсэн байхгүй юу? Тийм тэгээд одоо энэ үнэн одоо юм өгчгүй нануу цануу танаар одоо хүний модлайлаад авчаагүй гэдэг асуудал үүсчихсэн. Тэгтэл маргааш нөгөөдөр нь ахаад над руу уцсан тэр компаниас. Танай дахиад очиё. Манай компаниас танай түрүүний очсон хүмүүс ахиж очих санал тавьж байна гэдэг. Тэгээд одоо хүрээд ирсэн. Тэгээд дээрээгээр хэдэд одоо ирсэн. Тэгээд ирэнгүүтээ
тэр компани нам өөрс очиж одоо гэрээ хийя тэнтэй. Та хотод хүрээд ирэх асуудал тавьсан. Тэгээд жуулчин авч эхэлсэн. Тий. За болох юм байна. Ийм байдаг юм байна. Ингэж үйлчлэх юм байна. Бид нар хамгийн гол нь одоо илдэг байх юм байна. Дээр нь одоо үйлчлэгээний бас тодорхой хэмжээний сэтгэл гаргасан тийм үйлчлэгээ болох юм байна. Тэгээд нөгөө хуучин бид чинь нөгөө хэдэн хэсэг буугаад нөгөө малуулж ирсэн чинь одоо нөгөө жуулч ихсэд ирэхээр би одоо жишээлбэл 3 гэртээ чам 4 гэртээ багтааж чадахгүй бол дараагийнхаа айл руу. Тэгэхээр тэр айл бас тодорхой хэмжээний одоо жуулч ирээд бэлдсэн байд. Гэр орон одоо хүлээж авахд бүх юм өсөл бүрдсэн багс. Ноёлын асуудал яах вэ? Одоо тэр хоолндон яах вэ? Одоо тэгээ нөгөө юм ингээд давхцаад ирэх юм бол бас утгаа алдчих учраас одоо ингээд бас жоон тусдаа ингэж айлн дээр одоо өвч яах вэ? Яавал одоо энэ улсыг гадаадаас ирж байгаа энэ жуулчдыг сайхан сэтгэлтэй буцаах. Гол асуудал ерөөсөө л ирж тэр намайг зориод ирж байгаа хүнийг л одоо сэтгэл санааг энэ өндөр тэгээд цайваа амарх тэгээ үзэж харах юм энэ одоо юу үзэх гэж ирсэн тэрийг одоо үзүүлэх. Тийм л гол хандлага. Тэгэл одоо өдөөний малчин хүний амьдрал тэр хүнд бол сонирхол байдаг баг. Тийм учраас тэр сонирхолд ингээд үзүүлэх. Тэгээд одоо өөрт нь таарсан хоолгонтын одоо захиалгаар хийх. Тэгтэл одоо та ингээд 8 жил жуулч авч идэл би ирээд гайхлаа л да. Одоо нэг юм багаан малтай. Тэгээд жуулч нараа одоо жуулчны ингээс орлогоо олж авах гэсэн чи танаас ч чамгүй болтой юм биш. Тиймэл ихэд 200 гэж байна. Тиймээ зараа 200. Одоо нэг 300 грамм төвий баг. Тий. Энэ хонч ихтэй юм байна. Хон ямаа. Тийм мал бол би. Гэтэл би тэрийг ингээ асуулаа өчтөр танаа одоо ихнэрээс энэ их жуулчин ингээ байнга аваа. Тэгээд энэ олон малыг одоо яаж ингэж сайхан өсгөөд ингээд явж байгаа юм бэ гэсэн чинь тийм байдаг 2 айл ам шүү дээ. Тэр нь хоньыг хариулдаг. Энэ гэлтэн 2 айл хоршдог гэдэг юм. Одоо бидний чинь нөгөө давуу тал нь юу гэхтэй зэрэг одоо жишээлбэл энэ жуулч авж байгаа энэ ахан дүүгээр ингэж авч болно. Энэ хүмүүс бол одоо надтай хамтраад маллаад 20 гаруй жил болж байгаа. Ийм улсууд байхгүй. Тэгэхээр одоо бүгдээрээ санаа зориг нэг болсон. Санаа нэг болсон учраас малын асуудлыг бүгд одоо өөрсдийнх нь юм учраас одоо бүх юм одоо хэн нэг харахгүйгээр зохион байгуулалтанд ороод хийдэг. Даваа тал нь тэр. Тэгээд яагаад энэ хүмүүс одоо надтай ингээд олон жил ингээд явж байгаа гэд би ингээд бодож ирсэн чинь энэ малчин хүмүүс ч одоо нэг цагийн хатуу хөдөө тэн дээр заавал нэг нь одоо тэр хүмүүс дутуу юм байж болно. Тэрийг бас нэг нөхдөг. Нөгөөдгийг дутуу нөгөөдөл нөхдөг. Нэг нөхдөг. Одоо би жишээлбэл санхүү талаас нь нөхөж явахад манай хүмүүс одоо хөдөлмөр талаас нь нөхөж явах шүү дээ. Тэгээд дордороо мал аж ахуйн өсөд дордлон дороо одоо ингээд хүүхд чухтаа боловсруулаад одоо жишээлбэл манайх хотод одоо сургалтын төв ажиллуулж байна. Тэрэн дээрээ болохдоо энэ хамтарч яваа энэ улсуудын хүүхдүүдийг сургалгаад одоо зарим нь одоо тэр сургуульд орж байна, зарим нь айл гэр болж байна, зарим нь одоо ингээд сургууль хэлмээр хөгөөд ингээд явцгааж байгаа. Тэгээд Улаанбаатар талд хүүхдүүдэд боловсруулах талыг бас бодож байна. Хөдөө талдаа ч одоо бид нар яавал энэ орон нутгатаа их зөв зөвхөстэй амьдрах уу? Тэгээд одоо байгаль орчноо одоо бид одоо ингээд энэ манай энэ голд бол одоо бараг ширхэг одоо хог байхгүй. Тийм үү. Тэр цэвэрлсэн гэж таана хаач нь. Энэ одоо бүр энэ засмал замаас орж ирдэг хогийг одоо манай хөв сүрнэ гэдэг. Тэр бол одоо эднэртийг нийлээ бүгдээр ингээд жилийн жилд одоо хавар ингээд цэвэрлдэг бүр байгаль орчныг бол дээд зэрэг цэвэрлж явах бол нөгөө жуулчин маань манай дэрхээ замаар тавьдаг. Тэр зам дүүрээ хогон дундуур явдаг. Тэр хүний сэтгэл ямар ах. Тийм учраас эхний ээлжинд одоо эрэх зам цэвэрлэх юм байна шүү дээ. Тэгээд одоо нэг л буусан газараа зундаа буудаг, олон газар галцалдгүй.
Мал ч одоо жишээлбэл адуу гүүвэрдэг газар нэг л газар л байдаг. Одоо олон жил болж байна. Сарвч ороотой. Тэгтэл хонь ямаа хоёр маань бас ингээд сэлгээд бүр сэлгдэг 2-3 газартай тэр айлууд дээр сэлгээ явдаг хоорондоо. Тэгэхгүй бол манай энэ илсэрхий газар чинь олон малууд өрөөсөө л 300 адууг нэг 5 хоног хураахтал өрөөс нэг хэсэг газрыг бол өрөөсөө ингээд галцлаач. Хөрсгүй болцсон. Тийм учраас тэр л анх галцалсан газар нь байлгаад тэндээс нь бид нар одоо сүүс алиа өөрсдөө зөөгөл одоо юм хөгжсөн машинаар очиад өдрийн нойрхон газар ч байх 2-3 жилийн зэт. Тэгээд гадуураа бас ирж байгаа жуулчинд хамгийн гол нь би малтай айл гээд ингээд бүх юм дээрээ овоолохгүй. Тэр чинь ингээд овоолцтой зэрэг бороо шороо орон шавхай гарна малын өснөөс унана хичнээн цэвэрлсэн гэсэн нөгөө өтөг бууз гарна. Тэгээд одоо тэр дийлэнх нь бол цэвэр байхыг л эрхэмдэг. Тэр баасандаг бүрэн гисгээс малын баасыг заавал одоо гисгэж үзье гэсэн жуулч ирэхгүй шүү дээ. Заавал тойрч явна. Яах вэ? Тэгээ нөгөө яг юу яагаад жуулчин байгаа газараа нөгөө малаа хатраа хураачихтаа зэрэг зуны зэгч шумуул ялаа шумуул яг дагаад ирдэг учраас нөгөө тав тохож алдагддаг. Тийм ч үл хэлийг жоохон зайтай. Ачаа үзээг бол үзье. Тэгэл одоо бид нар танаа тэмээн дээр авах нэгэн зэтэй үлээ. Тэгээ одоо эдгээр ингээ ямаа саана гэтэл одоо энэ ямааг жуулчин очоод сааж болон одоо цагаан эдэг энэ ирсэн цагаан эдэг яаж боловсруулдгийг энэ хүмүүстэй хамтраад хийж болно. Өшөө юу хийж болох вэ? Монгол айлд одоо Монгол хоол идэж болно. Одоо жишээлбэл Монгол айлд гадаад байгаа жуулчин за тэр айлд очоод тийм хоол цагаалж идээд тэмээгээр тэдэнд цаг аялаад хэд хонон тэр хооронд одоо тийм юм ингээд өөрөөсөө зохиогоод малчаа юу ч үзэж болох уу гэдгийг санал санаалж цагаарах нь бид хүлээж авах билэрээс. Тэгтэл бидний хувьд одоо анги олноор ч юм 10 уулаа юм 20 уулаа ирээд ингэнэ гэвэл одоо зундаан болвол одоо би энэ жуулчны базар юм бас нэг хүмүүстэй нийлээ хамтраа барьж байна. Тэн дээр бол бас нэг 20-30 хүн хөдөлгөөд авчихна. Тэгтэл би энэ гэр дээр бол одоо жишээлбэл 10 хэдэн хүний зайч хийж байгаа юм. Өвлийн зэгт бол энэ байшингууд өвлийн байшингууд бас нэг 10 хэдэн хүнийг тогтмол аваад тэмээ аяллыг бол өвөл ягаад тэмээ аяллыг хийж болохгүй гэдэг зэрэг манай энэ нутагч нөгөө гов хангаа хослсон элсэрхийг учраас дээрийн одоо Монгол хүн тэмээ гэдэг яаж малж ирсэн тэмээн жинг яаж явж тэмээгээр хэдийн хугацаанд хэдэн километрийг туулж ирсэн тэр байгалийн сайхныг үзээд тэр 10-20 км аялаад тэнд бас нэг малчин айлд очиж хоноод хооллоод тэндээ амарч болно амраад эргээд дахиад одоо жоохон замын маршрут өөрчлөгдөд эргээд буцаад ирэх газар л манах. Тэгээ манай дээрээс ирээд одоо ингээд нөгөө юугаа ягаад дараачийн асуудал ходрууч гэдэг юм. Тэгээд нөгөө ингээд яв. Тэгээ өшөөгөр ингээд цааш нь ингээд хөгжүүлнэ гэхээ бол манай нутагт одоо энэ илсэн тасархаж энэ илсэж чинь хөгн хаавал яраас ингээд зурагшөө яваад ингээд Батгаавлын урд үзүүр дээр очиод төгсдөг байхгүй. Төгсдөг. Энэ хооронд энэ дунд нь байгалийн бас өөр нэг цонцлог газрууд бол байдаг. Одоо илсэн дотор ширээ цагаан нуур гэж байна. Тэр ширээ цагаан нуур за тэгээд тэр эрчим энерги сонирхдаг улсад бол одоо энергийн төв хөжлөгдөж байгаа бас юм илсний юунууд байна. Байгалийн онцлог үзэх бас дуугардаг одоо бороогүй дуугардаг манхан байна. Тэр манхныг одоо өмнө говьд очиж үзэхгүй ш. Манай нутагт ирээд манай дээрээд эндээс ахаад яваад тэр доод манхныг үзээд тэр манхан дээр айл зугаалаад дараачийн одоо тэгээд ингээ маршрутанд оруулаад ингээд явуулах боломжтой. Энэ урд байгаа хайрхан чинь ямар төгсөй гэж вэ? Энд их Монгол гэж уул байгаа. Тийм их Монгол гэж. Энэ илсэн дотор байдаг. Энэ их Монгол бол яг яагаад их Монгол уул гэдэг нэр өгсөн би зүгээр бодож байгаа. Их Монгол улсыг байж яхад бол төв зэг нь байсан юм болов. Тийм учраас их Монгол уул гэсэн болов гэж боддгийг. За Монгол улсын төв зэг бол манай суманд байдаг. Манай сумаас 10 хэдэн километрийн зайтай. Танахаас бол 50 км зайтай. Манайхаас нэг 60 хэдэн км зайтай.
Тийм учраас манай нутаг бол Монгол улсын төв нутаг. Тийм ээ. Төв нутаг. Тэгээ энэ уулын түүх нь бас түүхийн мэдгүй да. Бас нэг домог мөнгө гэдэг юм уу? Домог бол одоо би тэр сонсож байхад бол Монгол улсыг тэр нь эд хүчрэхийг их Монгол улс гэж байхыг л багтал одоо ер нь төв нөөс учраас их Монгол гэсэн нэр өгч символ гэж боддог шүү дээ. Тэгээд их Монгол уул гэж тэгээд нэлсэн дотор байдаг арц хүчээр хариулсан нэг юм ерөнхийдөө тийм онцлогтой л бол. Тэр бидний танаа нөгөө эренгүүт ингээ хоолоор дайллаа. Бид нар одоо танахаас 2 3 дахь хоолоо баг идчихсэн сууж байна. Тэгээд хоол бол үнэхэрийн одоо амттай хамгийн гол юм нь яг л нөгөө дээр үед одоо буурлаж идчихсэн хоол юм шиг санагдлаа надад. Тэгээд та болохоор ерөөсөө амтлаж хэрэглүүлдэг юм байна шүү дээ. Тэ? Яг оригинал Монгол махны амтаар нь хоолуудаа ингэж шүүсээр нь одоо амтыг гаргаж авч байгаа гэсэн үг шүү дээ. Одоо хорхог морхог хийсэн ч гэсэн илүү ихээр бол амтаж бас хийж лээсэн байлгүй. Та яагаад хийдэг болов? Ер нь явж хамгийн одоо яг цэвэр амт бол ерөөс Монгол амт юм. Гэдгийг л одоо мэдсэн юм л одоо чинь ингээл халуун ногоо хийхээр нэг амт гарч जैन. Тэгтэл шүтийн нөгөө нэг хоолны халуунууд хийхээр л одоо тэгэл нухалтгаа алдагдаад. Тэг яг Монгол хүний яг нөгөө хийдэг сонгоныг хийгээд тодорхой хэмжээний нөгөө жууцаг нь хийгээд тийм үү. Тэгээд давсыг хийгээд махных нь ам чимтийг гаргаад тийм л тэр нөгөө юмных нь амт мэддэг л. Тийм яг нөгөө яг жинхэнэ Монгол махын гоё амт мэдэрч. Тийм. Маш гоё оригинал. Жуулчингууд одоо хорхог идэх гэж их зорно. Хорхог ер нь тэр хорхогийг хамгийн гол нэг гоё чанартай зөөлөн одоо нэгдүгээр шүд модер гэдэг юм одоо гадаадын зөөлөн юмдэх дуртай. Бид нар бол махыг чанаад буцалгаал заад ихсийгээл одоо их явал нялцаа чинь гэдэг иддэг шүү дээ. Гадаадын хүмүүс бол одоо бүр одоо янзын одоо зөөлхөн бол бүр ялц шанслан юм дуртай да. Одоо та ингээд хоёлоо гараад энэ орчноо нэг харангаа ингээд нэг юу яагаад явуулах болохоор юм. Одоо та аялал жуулчин авч ингээ орлого олё гэж зорьсон байгаа малчин айл байгаа шүү дээ. Тийм хүмүүст яг юу зөвлөх вэ? Эхлэх гэж байгаа гэж бодъё л та хоёлаа. Одоо та эхлэлээ тавьж чадахгүй байгаа айлууд асар байгаа шүү дээ. Хоёлаа энэ бас гэдэг энэ орчны гэрүүдийг бичээрэй. Энэ зогсож байгаа. Тэгээд артаа гэрнэ. Эндээ тусдаа одоо энэ яг үйлчлэг үзүүлж байгаа 2 гэртэй. Тэгээд бас гэж тийш нь харуул да. Одоо саяхан ахын ярьсан тэр айлууд бол тэнд байна. Татаад харуул да. Одоо тэр 2 гэр. Тэр 2 гэр байна. Тэр уурд байгаа гэрүүд байна тий. Тэгэхээр зөвлөгөө өгье гэвэл эхлэх гэж байгаа айл та юу зөвлөх вэ? Эхлэх гэж байгаа айл одоо ерөөс зөвлөд багч юу. Одоо Монгол айл. Тэгээ таны туршлага чухал одоо эхлэх гэж байгаа айл. Илүү нэг малчин айлыг яг 2 гэр бэлдэх хэрэгтэй. За гатна дор хаяж 2 гэр. Тэгээ нойлын асуудал маш нойлын асуудал шийдэх хэрэгтэй. Нойлын асуудлыг одоо хамгийн гол нь одоо юм хөгжсөн био нойл мол нэг тийм аваад тавьчихна. Тэгээд хүлээж авах гэр маань цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд одоо бусд нь малчин айл бүгд байгаа учраас өшөө нэг юм орохгүй шүү дээ. Тэгээд одоо үйлчлэгийн жоохон хүмүүс хэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр хүн хамгийн гол нь малчин хүний амьдарч байгаа нөхцөл болцоо тэр малж байгаа яаж эрхлэлгийг үзэх гэж ирж байгаа болохоос биш. Хэдэн давхар байш үзэх гэж ирэхгүй шүү тийм ээ. Тэр машин үзэх гэж ирэхгүй учраас тэр мормалаа яаж байгалыг харж энэ өв соёлыг л үзэх гэж ирж байгаа шүү. Байгалаасаа одоо жишээлбэл малчин хүн ирээд би одоо энийг л үзүүлэнтэй энийг л тайлбарлалаа гэсэн бас нэг тийм малчтын бас нэг юу басна. Малчин хүний өөрийнх нь одоо нэгэнт одоо жуулч авах гэж байгаа хүн чинь тэр хүмүүс зориулсан юмыг л одоо хангалттай яавал хангалттай үзүүлэх үү гэдэг асуудлыг л. Тэгвэл тэр хүнийг одоо
нэг эрэхтэн заа нэг ингэсгээ явуулчих юм бол тэр холгоозоос ирж байгаа хүн сэтгэл дундуур уцааж болохгүй. Тэгээд одоо яг хуу бид бол яг танд өгч байгаа ер нь алстаа харж байгаа алсын зорилго нь юу гэхээр сул өдргөл болох гэдэг байгаа байхгүй нэгдүгээр. Ерөөсөө бид нар 360 одоо өвөл зөнгөө 4 үйлрэлтэй бид нар жуулч авах боломж байгаа шүү дээ. Зөв байна. Тэгэхээр зорилго бол бид яг нүүдэлчин соёлоо энэ сайхан авах уу, энэ сайхан үзэлтэнд байглаа. Одоо таны энэ малчны кемпийг олон улсад одоо тэр Монгол руу ирэхийг зорж байгаа. Эсвэл зориочгүй, бүр мэдчихгүй байгаа тэр жуулчдад ойлгуулад, таниулаад тэгээ ерөөсөө энэ байнгын тогтмол үйл ажиллагаатай тий байнгын өдөр болгон жуулч байгаа. Одоо яг палатын програмын ач холбогдол ерөөсөө хоёрын болохоор одоо та болохоор яг нэг 2-3 камад ингээ гэрээцэн тэнд чинь ингээ хүн ажиллаад байгаа байхгүй тий танаад жуулчаа авчрахад хүний оролцоогоос ерөөс хамаарч дээ. Гэтэл тэр жуулчны бааз магадгүй ямар нэгэн үйл ажиллагааны нэрсэлд учрахад таны өгшөөж байхгүй болоо гэсэн. Програм юу давуу өгдөг вэ гэхээр ямар ч хүнээс хамаарахгүй чи өөрөө тий. Тэгэхээр бид яг нөгөө програмаа нэгдүгээр одоо юу гэдэг хүчлэнгүү орнуудад ялангуяа энэ Монгол улс руу ирдэг тэр жуулч ирдэг орнуудаас таниулаад Монгол руу очиход хай намаад штэ гэдэг мэдээж энэ их ажил байна бидний өмнө зорж байгаа. За магадгүй 3-4 жилийн дараа бол тийм болцсон байх гэж бодлоо. Тэгэхээр юу гэх юм гадны одоо тэр төсмөр юм баста ингээ мотай байдаг тийм. Гадны одоо юу гэх юм аппарат компаниуд гэсэн заавал Монгол хэлний түүгээр Монгол хүнтэй танилцуулгаар шуудуулцгаа явуулж байгаа. За зүгээр магадгүй аялагч өөрөө шууд танахыг сонгоод ирж болдог. Тэр боломжийн бий болох гол ингээд зорио явж байгаа. Тэгээд тэгээд матлууд маань бас нэг тулгарах асуудал хэлний асуудал. Тэгэхээр энэ хэлний одоо сүүлийн үед технологи хөгжөөд энэ орчуулах юм төхөөрөмжүүд гарчиж янз 100 мянган 150 мянгаас эхэлсэн баха. 150 мянгаас бараг 300-400 одоо зарим саяхан намж байна. Тэгэл одоо өөрөө л хоёлаа ингээд хоёр чихэв зүгээд ингээ нэг юм төхөөрөмж ярьчих юм л да. Тэгээд би англиар яриад байгаа шүү дээ. Та монголоор яриад байдаг та тэрийг ойлголцвол. Тэгэхээр энэ технологийн дэвшлийг бас малчтаа яаж ашиглуулах уу? Тэгээд платформынхоо одоо юугаар дамжуулаад энэ айлуудтай одоо энэ 200 гаруй айл одоогоор нэгдсэн байгаа шүү дээ. Ер нь айл болгон хэрэг авах боломжтой. Гэхдээ хариуцлагатай. Өстой цэвэрч авах хэрэгтэй. Гэхдээ одоо сая би нөгөө алтан булаг суманд байдаг бид бас нэг малчны манайтай бас гэрээ ихний айл бас танах шиг ихний айл байна. Ер нь танаа хоёрыг ингээ би харж бас ерөөсөө л энэ хөдөлмөрч хүний ажил юм байна. Хариуцлагатай хүний ажил юм би айгүй бол. Одоо энэ ингээ эргэн тойр ямар ч ахуй хог алга. Хоёрт нь энэ гэрээ ингээ тавчулсан байдал одоо ингээ өчтөр бид нар чинд одоо 1-2 онцлоо шүү дээ. Тэгэхээр тэр одоо юу цэвэр цэмцгэр байдал те. Тэгээд тэр нойлоо ингээ тавчулсан байдал гэдэг эн чинь өөрөөсөө хөдөлмөрч хүний ажил л да. Тиймээс за нэг 20 сонгоос солонгос хүрээдсэн чинь цогт ууж ич болох. Тийм нэгдүгээр. Хоёрт нь заваан байж болох. Тийм их мэтлэн за Монгол хүний энэ чинь Монгол орныг төлөөлж үйлчилж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг би танахаас харж ил ямар хөдөлмөрч хүмүүс вэ? Тэгээд энэ сайхан нэг хоршоолж байгаа айлуудынхаа хүүхдүүдийг аваа хотод сургалтын төв сургаад тийм математикийн багш гэж байна. Тэгээд одоо энэ жил манай нэг хүүхд 12 төгсөх гэж байна гэдэг энэ айлуудынхаа нэг хүүхд хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө та нэг одоо түрүү хэлсэн чинь би нэг давуу талаа гаргана тэр айл нэг давуу одоо юу гэдэг тэр хөдөлмөрөөрөө нөхөр дараа бидэрт нэг давуу тал байна. За тэрүүн шиг платформ болохоор яадаг вөхөр одоо та энд юу хийж чадах вэ? Маркетинг хийж чадах вэ? Тэгэхэд бид нар Солонгос улсад байгаа аяллаа биш нь олон танилтай Монгол хүмүүс байгаа шүү дээ. Оюутнууд маань байж байгаа тий. За эсвэл хятадд байгаа тэр Монгол хүмүүсээ ашиглаад танахын реклам болох гэдэг. Тэгэхээр яг платформ яг танах шиг адилхан. Та болохоор энд үйлчлэгээ үзүүлнэ. Бид нар юу програмаар захиалгыг авчна. Өөр нэг хүн нь сурчлагыг нэмдэ. Тэнд нэг хүн нь одоо юу гэдгийг магадгүй хэрхэн дахиад сайжрах юм. Дэлхийн олон
улсын түвшинд яг энэ намадаг маягийн аяллуудыг яаж барьж ийн гэдэг судалгаагаа хийж гэдэг юм. Ингээд маш олон оролцогчдын нэгдлийг платформ дээр нэг цэг дээр ингээд төлөвлөж байгаа гэсэн. Тэгэхээр чадах юм яг хийнэ гэсэн. Одоо манай компани бол програмаа илүү сайн хөгжүүлнэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр за ингээд танаа дээрээ ингээд нэг хонсон агаар бол үнэхээр сайхан байна. Тэгэхээр энэ жуулчин хүмүүс бол одоо ирээд ямар сайхан энэ байгалыг энэ амар хамгаалан мэдэрдэг юм бэ гэсэн Монгол орнороо бахархаж байлаа. Миний хувьд харагдах нөхцөл нь одоо жишээлбэл ингээ хөгн аавал ингээ эндээс их гоё харагддаг. Хамгийн гол нь хөгн аавлын наадлын илс их гоё харагдаж байгаа. Тийм байна. Тэгэхдээ энэ илсний заа нөгөө энэ хоёр уул байна. Их Монгол уулмаа тэр үүлэн дотор тэр харагдаж байна. Тийм байна. Тэр яг хэлээрээ байгаа байна. Тэгэхдээ их Монгол уулнаас цааш нь тойроод бас нэг ингэж яхад энэ хооронд 50-60 км ханзаар тэр дуурдаг манханч бай. Одоо илсэн манхан байна. Гол нь тэрийг нөгөө өмнө говьд биш энд ирсэн хүн энэгээр дамжаад тэнд очиж тэнд бас малчин айл байж л байна. Тийм шүү дээ. Тэнд одоо манай сумын малчин айлууд байна. Хамгийн гол нь энэ үйл ажиллагаа манай сумд илүү даваатай эхэлж ингэж хөгжих бол одоо миний гол оролцоо байхгүй. Би одоо ганцаараа тэгээд байх надад юу сонирхол алах. Яагаад гэвэл одоо манай энэ урдлын хүмүүс ч энэ жуулчныг авч өөртөө ашиглах хэрэгтэй. Энэ элсэн дагсан хүмүүс ч байна. Одоо энэ өшөө энэ нутагт байгаа манай сумын хүмүүс бол одоо энэ аял жуулчлалыг таны энэ ярьж байгаа платформ бол нэгтгэд юусэн манай сум одоо юутай хэлдэг тэр чигтэйг нэгдэх боломж байна. Тийм ээ. Хамгийн гол нь даваа тал нь одоо манай сумын удирдлага дарга нартай уулзах хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. Бид ч одоо бас ийм асуудал байдаг юм байна гэдгийг одоо яри. Би одоо бас хамтныг айлууд хэлсэн ийм байж юу. Тэгэхээр бол өвөл зургийн цагт одоо жишээл өвлийн жуулчин тэр айл өвлийн ижээ хийдэг үед нь ирээд Монгол хүн яаж өвлийг хийжийг бэлдэж авар намар болтол юу хийх юм бэ тэр айл үзье гэд ирээд нэг 2 хоноод явах жуулчин байж болно. Тийм. Тэгтэл яг өвөл энэ малчин яг энэ хоноо яаж хариулах юм бэ гэдгийг хоныг хариулахыг үзэх малчин ирж болно. Адуугийн энэ малчин адуугаа яаж хариулдгийг өөрөөр нь морио яг бүгдийн сонирхлыг үзнэ гэсэн тэр манай сумаараа нэгдсэн ч одоо болно. Би бол одоо яавал энэ сумын дарга нар маань хэлдэг. Одоо та нарын гол зорилго энэ сумын ард түмнийг яавал одоо хөрөнгөжүүлэх үү? Орлоготой болгох. Орлоготой болгохын тулд одоо сум орон нутгийн удирдлагууд гол үүрэг гүйцэтгэж та бүхэнтэй холбох ёстой байхгүй. Тэгтэл одоо тэрийг л одоо заглал ингээд явдаг л тийм л удирдлагууд байх маш одоо тэгэх юм бол эн чинь нэгдүгээр нэг жуулчин Монгол улсад эрэхтэй одоо хэдэн төгрөгөөр ирдгийг дээр нь тэр малчин айлаар ингээ явахта хэдэн төгрөг өгөөд ингээ төлөө явдгийг бүгдийг одоо бүгд л орлого шүү дээ. Тэгэхээр тэр сум орон нутгч орлогоор нь сум орон нутгийн хүмүүс ч одоо эндээс замын дагуу тэр урд 50 км байгаа дуурдаг манхныг энэ хүмүүс мэдхгүй шүү дээ. Тэгтэл энэ дээр энэ хэлсэн дунд ингэж тэр дуурдаг манхныг үдцэн жуулчин бол бас гайхнаа та. Сайхан. Гайхна үстэй. Энэ дээр гарахлаар энэ хэсэг дуурайд ин гэдгийг тий. Тэгээ одоо энэ жуулчаа авахыг ирмэлцэж байгаа айлууд нь одоо жишээ нь Сүхбаатар ах шиг ингээд иргэн тойрныхоо одоо жишээ нь би тэр дуурдаг махан байдгийг одоо ингээд анх мэдчихэж шээ миний хувьд гэсэн тий. Тэгэхээр энэ сайхан байгаль маань юу юм, өв соёл маань юу юм, энэ малтай холбоотой хичнээн мянган одоо түүхийг ярьж болох юм бид нар тий. Мал аж ахуйд холбоотой. Тэгэхээр байгальтайгаа холбоотой хичнээн хэдийг ярьж болох вэ? Тийч ярьж сурах ёстой юм байна л да. Тэр чинь өөрөө тэр жуулчин 2 дахь 3 дахь дахиад найзуудаа дагуулж ирэх шалтгаан нь болоод байгаа. Би одоо жишээлбэл ирж байгаа жуулчинтай би одоо ярих хэрэгтэй. Тэр ярьж тэр жуулчинд одоо орон нутаг байгаа байдлыг танилцуулж зөв ойлгуулна. Би ярихгүйгээр зөвөр мэдчихэл гар барьчаал ингээл явахт нь энэ хэдэн төгрөг өгдөлт гэж бодчихвол тэр ч тэгээд яасан бодгоо.
Хутлаа хийсэн юм уу? А? За ингээд Сүхбаатартай их баярлалаа. Тэгээ бид бүхэн одоо олон баг мадачгүй эргэлж байгаа нүүдэлэн малчин айл өрх болгон маань сумын төв дээр байж байгаа одоо хашаандаа ингээд илүү гэр бариад бас буудлаар ажиллаж болох байх. Их мэтлэн энэ бүх айлуудаа энэ Сүхбаатар ахын маань ярьсан алтан сургаалуудыг хувь амьдралдаа тулгуурлаа. Тэгээд хамгийн гол нь хоршиж хөгжих ёстой гэдэг гол юу авч явж байгаа. Танд их баярлж байна. Ингээд хоршиж байж одоо жишээлбэл нэг голын 3-4 айл байж шít. Нэг голын 3-4 айл байж хаад нэг нь одоо бид нар өнөөдөр тэнд хатуугаан цуглуулад энэ хүмүүст тодорхой хэмжээний морь уургалах, эмнэг бүлгүүлэх тийм үү. Тэгтэл эмэгтэйчүүд нь ингэж саах, дээснаас энийг үзүүлэхэд одоо жишээлбэл хэдэн төгрөгийн юу тавьдгийг тийм. Тэр чинь одоо тэр хүмүүстэйг яриад нэмэлт үйлчлэгээ болоод явж. Тэрийг үзүүлдэг. Тэгвэл одоо би ганц малчин байлаа. Ганцаараа нэг хэдэн одоо авцарчаад нөгөө хэдэн одоо тараад алга болно. Нөгөөдгийг орж хонин малан яваад хонин яваад нөгөөдгийг орж нөгөө гараачаа байхгүй учраас заавалчгүй одоо нэг гол яхан дүүс голцоо байдаг учраас хоршоод тэгээ нийлээд тэгээд энэ жуулчны бааз барьж болно. Оршоод намаатг маягаар яг үйлчлэгээ үзүүлээд ингээд малчны кемпээр ажиллах ингээ бүрэн боломж одоо малчин бүхэнд байна тийм. Малчин бүхэнд байгаа. Тэгээд одоо тодорхой хэмжээний орлого олох тийм. Тэгээд эн чинь бид нар ерөөсөө энэ малчтай чинь ганц гол асуудал нь нэгдэж чадахгүй даа байхгүй юу? Нэгдэх хэрэгтэй. Нэгдэхдээ сэтгэлээсээ нэг байдаг гэдэг тийм ээ. Харцаараа нэг ойлгодог. Засгүйх ингэж харж байна. Тэр тийм их систем, ийм их систем бид их систем байна. Одоо энэ одоо намайг харж байгаа энэ бүх юмыг одоо сэтгэлрэл нь шүү дээ. Одоо тэгтлийн тэгдэг тэмээд гэсэн би тэгээд тэгхгүй үстэй тэр чи би явидрий тэгэх систем байна ингээл би яваад тэрийгээл өөрөө санаачлахаараа энэ мал хахуугаа би хэмээгээ хариулах хэвээр би өчтөр бас танаа нөгөө адуучин залуутай ярьсан. Би ерөөсөө ингээ адуугаа сайхан өсгөх би яаж явах тал энэ хариуцдаг бүр хомсортон суусан. Тэр үнэ тий. За ингээ танд маш их баярлалаа. Бид бүхэн ч одоо ингээ баян өдрийгээр баян өдрүүд яваад тэгээд говьтаагаараа ингээ тойроо явах цаана. Тэгээд замдаа одоо хай намаад одоо орсон өөрийнхөө кемпийг байршуулсан бүх малчин айлуудаараа ингээ ороод за бусдад юу нь яаж малчны кемпийг одоо хөгжүүлэх гэдэг энэ мэдээллийг бас илүү ойлгуулад одоо тань шиг одоо тийм туршлагатай хүмүүсийн туршлагыг өөрийнхөө одоо гишүүн малчны кемпүүдийнхаа туршлагыг одоо эхлэх гэж байгаа зориглож чадахгүй тэр малчдаа түгээхээр ингээд явж байгаа. Тэг зориглох. Замын надад малчуулж ирж байгаад би малчин хүн учраас тодорхой хэмжээний дээлтэйгээ тийм үү. Тэр хувцастайгаа байх хэрэгтэй. Тэгэхгүй ухтаас л ихлэн гэдэг байгаа. Манай мөнхөд доктор тэгээд ерөөсөө л Монгол хүнийг яаж ухтдаг яг гадаанаа гараад одоо ирж ийнэ гэсэн сайн яваад ирв. Тийм шүү дээ. За манайхаар гэдэг асуудлыг тэгээд дээлийн өмсөд одоо тэгээ юу гэдгийг тийм ээ. Тэгээд ингээд олж монголчууд ийм гоё зовшинхон байна гэдэг эхлээсээ гэх юм байна. За танд маш их баярлалаа. Би түүхэн тэгээ одоо ингээ хөдлөе. За баярлалаа. За их баярлалаа. Хамтраад одоо дэлхийд гайхагдсан малчин нүүдэлчин соёлоо түгээдэ юм байна. Их баярлалаа. За